Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм. Сайн байцгаана өрхөн мөнд үзэгчтэй. Таны мэдхүй хэлээр ураатай Занга ТV-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар судлаач, бэлгүүн, за мөн тод миний би та бүхэндээ Монголын ус товчоогийн шинэ дугаарыг хүргэх гэж байна. За өмнөх дугаар дээр хоёлаа цавчаал бомтын толгойныг зэв занжины одоо маш сонирхолтой толгойныг бас үнэхээр кино шиг амьлуулж өгсөн. Энэ удаагийн дугаар дээр юу болох нь? За ингээд зэв жанжин цавчаалыг эзэлсэн. Алдан улсын хааны ордон. Хаантан минь цавчаал эзлэгдсэн. Цавчаал эзлэгдсэн гинэ. Одоо тэгвэл тэд нар нийслэл жүндүр ойртох юм байна. Одоо яадаг вэ? Цавчаал бомбтер цэргүүдүүлсэн үү? Нэг цэргүүлдэггүй. Монголчууд бүгдийг хятсан. Тэгээд тэд нар одоо ойртож ирээд бидний шар мөрний айс хав бэлчээр газар ирсэн. Юу? Бидний 40 түмэн ахтыг уруудулсан. Бид тэгээд одоо акт мордгүй болсон эргүү. Тийм ээ. Акт моргүй юм чинь яаж байлдах вүлээ? Шимо 1000-ыг дууд. Мэдлээ эзэнтэй. Шимо 1000. Алдан улсын жанжин. Та монголчууд цавчаал бомтыг эзлээд жүндүрүүд өгч ойртож байгааг мэдж байгаа юу? Мэднэ. Та тэднийг зогсоох ёстой. Тэгэхдээ Монголын цэргүүдийн дүү хатуужилтай хат суусан цэргүүд байгаа. Одоо зогсооход хэцүү болоо да. Алдан улсын сүр хүчийг та яагаад дутуу үнэлээд байгаа бэ? Би бодит байдлыг хэлж байна. Эрхэмдээцээ. Тэгвэл монголчууд энд хаяан тулж ирж байхад бид нар юу хийж исэн юм бэ? Та нар юу хийж исэн юм? Эхэс дээдс хаад ноёд та нар энэ сайхан ордондоо тансаглаад байжсэн. Харин би болон миний цэргүүд хилээ манад өдөр шөнөгүй ээжлэж нойр хоолгүй байсан. Энэ цэрэг хүний үүрэг үстэ. Тийм ээ. Гэхдээ тэд нар биеийн жаргалаа урдаа тавьдгүй хүмүүс. Одоо нэгдсэнийг удирдахтай болсон. Чингисийн цэрэгийг зогсооход хэцүү. Ямар ч үнээр хамаагүй. Шимом жанжин та монголчуудыг зогсоо. Бас өмнө зүгт сүн устаа шөргөөцөлдөж байхад монголчууд ч бас юу вэ? Уул надад тадар төлөх ёстой юм шүү дээ. Юнжин хаанд та арай томор бодоод байна. Чингис хаан танд яалаа гэж тадар төлөх юм бэ? Хизээ юм уу? Дорой монголчууд хизээ дэнгтээ хүчрхчдэг байна. Тэднүсийг эртнээс нь ахуулаад л ер нь барьж ил байсан юм. Хагаралдуулаад л хооронд нь тэмцэлдүүлж байх ёстой байтал та энэ бодлогоо явуулаагүй. Тангад ус яасан. Тангад ус бууж өгсөн. Одоо тангад бидэнд туслахгүй. Сүн устаа та сөргөөчлөлтөж байгаа. Сүн усаас туслахгүй болоо да. Шимо жанжин. Та нэг төрөв. Хой зүг рүү яв. Монголчуудыг зогсоо. Би сүн ус руу хилчээвлээ. Ойлголоо эзэнтэй. Цагаан эрмийн хойд харуул. Даатун
одоо тэд нар дөхөж ирэх байх. Тийм ээ. Завчаал бомб эзлэгдчихэд байдаг. Жанжаа. Ингэхэд бидний хятадчууд алтан улсад эзлэгдэж тархаа бутрахаа болсон. Зарим нь Монголын Чингис хааны талд орсон. Цагаан эрмээр хойгуур нутгалж байсан хятадчууд манд Чингис хааны талд орсон бол шар мөрнөөр байсан бид нар алт улсын мэдэлд орлоо. Харин тэгтэл зарим хэсэг маань хар хятад руу явсан. Ер нь бидний үндэстэн алийг дагах юм бэ? Зөрчдүүдийг дагах юм уу? Зөрчдүүдийг дагах уу? Зөрчдийн алтан усыг дагна гэдэг бол одоо хэцүү боллоо. Эдгээр дэндүү тансаглалт умбаад биднийг чумартлаа. Чингис хааны дагах уу? Монголчууд бидэнтэй яаж харьцах вэ? Уул нь нэг язгуурын л усууд юмсан. Та үнэхээр алтан улсын хэлийг хамгаалъя гэж бодож байна. Эсвэл хэрвээ хамгаалах юм бол бид нар удаан тисэхгүй. Одоо та үндэстэй бодох хэрэгтэй юм шүү. Шар мөрнөөс ямар мэдээ байна? Бидний тариа тарж, гар урлал хийж, хар бор ажлыг нь хийж, зарцлагдж байсан, боочлогдож байсан хятадчууд бослог гаргасан. Тэд нар тариан талбайгаа хаяа цудаасан. Бүгдээрээ тангад улс юм уу? Сүн ус руу цутаах байх. Харин монголчууд руу айгаа цутаахгүй. Та зэрэгээ бодолтой. Бүгдээрийнх нь амин бод. Арга ирийн бодолтой. Бид юуны төлөө байлтаад байгаа юм бэ? Хэний төлөө? Чингис хаантай би уулзах хэрэгтэй болох юм дээ. Та уулзаад юу хэлэх юм бэ? Найрамдлын гэрээ байгуулах уу? Найрамдлын гэрээг Юнжээ хаан байгуулна гэсэн. Харин би өөр. Тэгтээ та бууж өглөөгээд даат хоног монголчууд эзэлж чадахгүй шүү дээ. Даат хоног та тэдэрт өгч чадахгүй. Тэгсэн ч гэсэн бидний нутаг бол бохаа тэнгис хүрж байгаа хаа. Цагаан эрмээс хойших нутаг. Тийм ээ. Ямар ч л байсан монголчууд хөлбөмбөрийн нутгийг эзлээд авсан байгаа. Хэнлунжан буюу хар мөрөн муж тухайн үед нь тэгж нэрлэж ирсэн. Чингис хаан үүнийг эзэлж авсан байгаа. За тэгвэл ямар ч лээс очих хэрэгтэй байна. Надад дайн дажин хэрэггүй. Харин бидний хятад үндэстэн Монгол үндэстэнтэй гэрээ байгуулсан дээр Чингис хаантай очиж уулзъя. Чингис хааны асар. Чамаа хэн гэдэг гэлээ? Би бол Шимо мянган жанжин байна. Алтан улсын жанжин уу? Яагаад надад уулзах гэв? Танд дагаар орж бууж өгье. Яагаад тэрвэлээ? Би хятад хүн. Бидний хятадчууд эртнээс нэг үндэстнүүд билээ. Салбарс нэг үндэст. Ер нь тэгээд ч бид ч бас өвөг монголчууд шүү дээ. Тэр үнэ. Тэгтээ над нэг эргэлзээ байна. Чи тэр эргэлзээг алга болгож өгөх хэрэгтэй байна. Юу тэр вэ? Алтан улсын жанжин мөртлөө эзэн хаанасаа урвсан жанжинд би яаж идэх юм бэ? Өөрийнхөө цэргээ удирдаад даатун хөрөх хязгаар нутгийг чи надад нэгтгэж өг. Тэгвэл би чамд итгэе. Мэдлээ эцэнд. Шимо жанжин даатун хүртэл тотлоо. Алтан улсын хааны ордон. Шимо мянга урвсан гинэ. Өөдгөө муу хятааны урагч.
хичнээн хитгэж найдаж явлаа да. Ер нь энэ хятаанчуудыг захирч зандарч байсан нь бидэнд дээр үсттэй. Бид чинь эзэлсэн усууд үсттэй. Тэгсэн ч гэсэн Шимоминган ард түмнэл ботсон байна. Сүм усаас хариу байна уу? Сүм усаас хариу алга. Сүм усаас үнэхээр хариу байхгүй байна уу? Байхгүй байна. Шимоминган наашаа даатун хүртэл газар нутгийг эзлээд авцсан болвол даатун алдагдвал юу болохыг ойлгож байгаа биз? Ойлгож байна. Тэнд Вансяныг тавил бидний итгэлд жанжин байгаа. Вансяныг явуул. Мэдлээ эзэнтэй. Даатуны ойролцоох шар мөрний хөвөө. Борч. Инчээч мөн чих агт морд байна да. Тийм ээ, мухалаа. Алтан усын хааны агт мордын цэргүүд байгаа бол та. Сони юм а. Агт мордоо хамгаалмаар юм. Гэтэл хот дотроо бүгчээд байх юм. Ойлгохгүй. Цэргүүдийг явуулж бүх агт мордын нурууд бол. Одоо бид нар даатун төхнө. Их хаанд мэдээ өрг. Даатун дээр өөрийн биеэр ирэх үз. Харин хасар Тэмүүгэнэр хайчсан. Тэд нар Шиан руу яваад гисэн. Шиан гинэ. Тийм ээ. Шанши хавийг эзэлж байгаа болол та. Сүбэдэ ч гэсэн мөн адил. Ойлгомжтой. Бид нар ер нь алтан улсын цагаан армийн хой талаар нь давж явах шивдэ. Одоо даатун л хэрэгтэй байна да. Даатун эзэлчихэл юм бол жүндүү нэг алхаал болоо. Тийм болохоор зэрэг даатун дээр бэхлэлтэй тавь. За ингээд Монголын цэрэг даатунд очлоо. 1211 оны 6 дугаар сар. Монголын цэрэг баруун нийслэл даатун дээр дөхөж очижээ. Даатуны цайц. Энийг яаж эзлэх вэ? Бас л нэг арга сэдэндээ. Хин өдөрж байгаа. Вангян сан өдөртөгч. Мундаг жанчна уу? Юнжи хааны хамгийн ихтгэлтэй жанчны нэг. Холбоо илгээсийн тасал. Хинтэй ч холбоотой байж болохгүй шүү. Сүм улстай холбоо тогтоогоод байгаа сураг байлаа шүү. Сүм улсынхан тэгэд хариу өгөх юм уу? Одоогоор биднэрт мэдж байгаа юм алга. Харин даатуныг эзэлж авах нэг арга байна. Ямар арга? Шимоминган бидэнд дагаар ороод ирсэн баха. Тэрүүгээр нэг арга сэдвүүлвэл үгүй дээ. Тэрүүгээр арга сэдвүүлэхгүй. Хэн нэгэн жанжин арга сэтгэл хэрэгтэй байна. Одоо даатун руу дайрах юм бол бас л хүмүүрдийн гар зарна. Мохлаа. Чи юу гэж бодож байна? Борч. Над нэг арга байна. Самухыг явуулах. Болно. Самухтай болцъё. Самух хаан байгаа. Зүүн хойд хязгаар дээр байгаа. Самух руу илж товтлох. Мэдлээ эзэнтэй. За, борчоо. Их хамтахгүй нчээр. Бэлэн биз. Тийм ээ, мохлаа. Ямар ч байсан зэрэгээ бэлдээд үжээ. Самух жанчны хүрээ. Монголын Китан жанжин. Самух эзэнтэй. Одоо манай хятаанууд монголчуудын тусламжтайгаар ашгүй нэг эрх чөлөөтэй болж байгаа шүү. Тийм ээ. Гэхдээ хар хятаанд бас бидний ахын дүүс байгаа шүү дээ. Тэр ч үнэн. Ямар ч лсэн энэ зөрчдүүдийн дарлалаас ангижирч байгаа нь бидэндээ л их сайн болж. Элчирлээ. Элчиг орвол. Самух эзэнтэй. Борч жанж намайг явууллаа. Даатун хязгаарыг эзэл гэж хэллээ. Ойлголоо. Их цэргийг даатун руу хөдлөг. Мөн одоо. Мэдлээ эзэнтэй.
Самугч анжны их зэргүүд ирж байх чинь. Тэгж байна. Шимо, чи таних уу? Мэднэ. За, сайн байцгаана уу та нар? Даатун дээр уулзна гэж бодсонгүй шүү. Гүн чи Шимо юу та? Тийм ээ Самух эзэнтэй. Би байна. Уулзаагүй удаж. Чи чинь Алтан улсын хааны гар хөл болоод яваад байсан сураг байсан яасан бэ? Тэднээс айлерт болсон. Харин даатуныг хязгаарыг яаж эзлэх вэ? Даатун цайз одоо маш бэхлэлттэй байгаа шүү дээ. Даатун бол хамгийн чухал нийслэл. Энэ бол бидний мэдлэлд орох ёстой. Тийм ээ, хамгийн чухал газар байгаа юм. Жафарыг явуулах уу? Үгүй ээ. Энэ удаа Жафар бидэнд хэрэг болохгүй. Алтан улсынхан нэг гинтсэн дахиад гинтэхгүй. Тэгвэл яах вэ? Маргааш их хаан морилох гээд байна. Бид нар тэгтэл даатуныг дөнгөж хажууд нь цугларч л байдаг. Ямар ч лсэн даатун руу нэг арга сэдий. Харин би зүүн хойд зүгийг чи баруун талыг нь үгүй ээ. Чи төв талыг нь бариад байж шим үү? Даатунтай ямар ч байсан гадагшаа дотгошоо хэл хязгаарыг нь мэдээ солилцохыг болиул шүү. Ойлголоо. Их хаан даатун дээр ирлээ. За, намайг даатун дээр авчирсан. Одоо бид хизээ шар мөрөн хөрөх бол маргааш ихэд би даатуныг эзлэх төлөвөөгөө зохиож байгаа. Чамд 3 хоногийн хугацаа өгье. Самух. Мэдлээ. Хинтээ хамтрахаа өөрөө мэд. Боорчтой юу? Мухалатай юу? Эсвэл зэв сүбэдэ хинтээ нэ? Шимо мингантай хамтрая. За ойлголоо. Тэгвэл та хоёрт итгэх итгэл бүр илүү нэмэгдэнэ үз. Шимо. Чин шүний үж байгаа юм бэ? Алтан улсын нөөц хүч зэргүүд энүүгээр ирж байгаа. Тэр мөн үү? Тэр чинь шинэ өдөрт жавхасууд байгаа. Фансиан руу очиж хүмүүс мөн үү? Мөн байна. Зөв. Тэдний замыг хот шүү. Хоёр талаас. Бүгд тэднийг харав. Тушаалаар хараарай. Алтан улсын нэмэлт хүчийн зэрэг ирж байгаа. Шимо, Самух хоёр талаас натчихдаг. За, орхинд ороод ирлээ. Яг бидний дунд ороод ирлээ. Бүгдийн харав. Тохог. Энэ юу сон бэ? Яг одоо ороод ирж байгаа. Нэмэлт хүч рүү. Энд юу болж байна? Муса монголчууд шууд байлдаад ингээд ороод ирж байгаа. Тэгээд бүгднийг ятж байгаа. Нэг ч хүн амьдлтэйгээ үз. Үлдээгээгүй. Хувцын сал. Зэргүүд дөмсг. Өөртөө өмсгөр. Энэ бичгийн хэрэг болно шүү. Юмжаа хааны зарлаг байна. Алт улсын зэргүүдийн хүүрийг яах вэ? Замын хажуур нь очихгүй юу? Одоо нин даруй даатун руу орох хэрэгтэй байна. Зогс. Юу юм бэ? Юнжаа хааны зэргүүд байна. Над энэ зарлиг ирсэн. Та наст нэмэлт хүч болоорой гэж ярьсан. Та бүхнийг хүлээгээд санаа их зовчлаа. Орцгоогтон. Хаантан биднэрт нэмэлт хүч таанусыг илгээсэн. Хоол хүнсийг юу гэж илгээсэн бэ? Одоогоор хоол хүнс бэлдээгүй л байгаа. Ямар ч лсэн даатунаа тэсэд байж утгагүй өгнө гэж хэлж байлаа. Харин тийм ээ. Энэ дээрээс Монголын зэргүүдч сайхан харагдан та. Гэхдээ зах хязгаар нь харагдахгүй. Харин бид нар нэмэлт хүч болж ирсэн болохоор зэрэг өнөөдөр харуулуудаа буулгаж ээлжээр амраа. Та нар амарцгаа. Манай зэргүүд одоо шинэ зэргүүд хэлийн харуул дээр гарцгаана. Ямар ч л байсан ээлжтэй солигдох болсондоо их баярлаж байх чинь. Өөрийнхөө зэргүүдийг өдөр шөнөгүй амраагаагүй. Зэргүүд амарцгаа. Шинэ жанжны зэргүүд ээлжийг авцгаана. За ингээд зэргүүдээ буулгаж. Зэвийн зэргүүд ирж байна. Магадгүй.
шөнө болохыг хүлээе. Тэд нар ойрхон байгаа. Шөнө. Алтан усын зэргүүд унтсан уу? Унтсан. Бүгдийг нь ал. Ойлголоо. Хаалгыг онголго. Зэв дохиог. Галцсамар. Зэвийн зэргүүд дахиж ирж байгаа шүү дээ. Хаалгыг нээ. Хаалга нэгдлээ. Ураа! Дотор нь ороод бүгдийг нь алж идэж байгаа. Даатун эдэлж авлаа. Самух чи амьд юм уу? Сүрхий санаа сэтлээ шүү. Амьда. Энэ арга хэрэг болно гэж хэлээ үсттэй зэвжин чинь та. Тэглээ. Чи ч бас гүйлгээ ухаан сайтай байх шүү. Боорч эзэнтэй. Одоо даатун бидний мэдлд орсон гэж их хаанд хэлээрэй. Тэгнэ. За ингээд даатун хязгаарыг монголчууд эдэлж авсан. Ер нь энэ Монголын түүхийг ингээд үзэхээр монголчууд ч ер нь тал нутагт их сайн байлддаг хүмүүс болохоос биш яг энэ хан хэрэмтэй байлдна гэдэг бол бас жоохон хэцүү байсан юм шүү. Тэгээ ер нь энэ алтан улстай байлдаж эхэлсэн үеэс эхлээд энэ хан хэрмийн учрыг олж үзсэн. Тэгтээ ингээд зарим судалгаа хийгээд үзэхээр монголчууд бол яг цэргийн хүчээр илхээс ялсгас илүүтэй энэ ур ухаанаар их ялдаг байсан бол тэ. Ер нь тэгээд энэ бас энэ монголчуудын энэ том хэрэмтэй улсуудтай байлдаж байхдаа баримталдаг бас нийтлэг хідэн тактикуудыг харагдаж байна гэж. Одоо жишээлбэл харилцаа холбоогийн тасалдаг, хүнс усын тасалдаг, усаар боодог, бүр ингээд бүх юмыг ингээд тагладаг нэг тиймэрхүү байдлаар бас ганцаардуулж байгаа. Тий. Суурин байгааг нь бас далимдуулж ингэж хэрэгцээг нь боох замаар бас буулгаж өгч байгаа бас тийм аргууд байгаа таа шүү тий. За ямар ч л байсан энэ цагаан хэрэм гэдэг чинь яг юу вэ? Дэлхийн 1 номерын security system. Энэ бол за энэ дэлхийн 1 номерын security system-ийг давахын тулд дэлхийн 1 номерын attack system л зохино. Өөр арга байхгүй. Тэгэхгүй бол цагаан хэрэм бол тоглоом биш. Ер нь энэ нүүдэлчд суурьшмал иргэд хоёрын дундх одоо хэл хязгаар гэдгийг бол цагаан хэрэм сунан үргэлжилж байгаа нь бол олон жилийн түүхийг баталж штэ. Цагаан хэрмээс хоошоо нүүдэлчдих шүү. Цагаан хэрмээс тийм ээ урагшаа суурьшмал тариачаар түмнийх шүү. Бүр хин хэл хязгаар нь баггүй. Тэгэхээр чин энэ том хэл хязгаараа тогтоож гинэ гэдэг чинь энэ ангиадын иргэншил нэн эртнээс бол хойд зүгийн нүүдэлчдтэйгээ бас яаж харьцаж мөн тэдний талаар бичиж тэмдэглэж үлдээж ийсэн нь бас өнөөдрийг болтол одоо бидэнд өвлөгдөж ирж байгаа юм л та. Эртнээсээ л байсан. Муудчиж явсан, сайдчиж явсан. Тэгтэл мөр зэрэгцэл мөнхийн хөршүүд. Энэ л газар бол эдийн засгийн цорын ганц одоо зангилаан л байсан. Нүүдэлчдийн цорын ганц дутагдал юу вэ? Хэрүүл бол бэлчээр. Дутагдал эдийн засаг гэдэг. Нэгэнт энэ л газраас эдийн засгийн хэрэгцээ дутагдал авахгүй бол одоо болохгүй гэдг нь үе үеийн Монголын тал нутаг дээр байсан хаан тусууд эзэнт гүрнүүд бол энийг мэдчихлээсэн. Тийм байна. Алтан улсын хааны өргөө даатун эзлэгдсэн үү? Тэгсэн. Жанжин яасан? Ванжин яасан бэ? Ванжин таны тушаалыг биелүүлж чадсангүйгээд харуулсан. Одоо жүндүг хэн хамгаалах болж таарж байна. Жүндүг хэн хамгаалах юм бэ? Мэдх юм алга. Зэвийн цэргүүд нь хаана байгаа? Завчаал бомтоос нааша даатун руу агцсан. Одоо монголчууд өшөө цаашаа холбоо байна уу? Шанси, хэбэ. Тэр мужуудыг чинь Монголын цэргүүд ээж дараалаад эзэлсэн. За ингээд одоо Алтан улсын цэргийн гол хүчийг одоо боснуулахын тулд монголчууд эргэн тойрон байгаа хот суурингуудаа эзлээд авсан. За тэгээд одоо улам одоо хумж эхэлж штт. Чингис хааны азар. Бид нар даатун эзэлчлээ. Одоо жүндүр ойртно. Зүчээ. Хөөмн.
Би Шандууныг эзэлцээ. Хасраа, дүү минь. Тэмүүг бид нар Шааншиг эзэлсэн. Одоо шар мөрөн хүртэл газар нутаг бүгд биднийх. Ганцхан жөндөө үлдээд байна. Бид нар тал талаас нь бүчээд хумайд хүрээд ирсэн. Сүбэдэ ч гэсэн Зэв, Мухлай, Борч, Зэлм бүгдээрээ хумайд хүрээд ирсэн. Одоо жөндүүдээр бид нар цугларч байна. Алдан ус сэргээ гаргаж ирж гэнэ үү? Алтан ус сэргээ нөөгөөд байгаа бол та. Зангад оруулж ухах гэж айж байгаа юм байна. Тийм юм бол алтан ус дотроо бүгээл байжэг. Харин жөндүүгийн л эзэлж авъя. Жөндүү дотроо тэд нар ч тэгээд багшаалтж байгаа шүү дээ. Хамаалга. Шагцалтнаа. Шагцалтна. Багтахгүй. Гарч ирж л таа. Ярих биш юнжээ. Одоо аргаа барж байгаа биз. Харин цэргүүдийн бүгд бэлэн байдалд байх ёстой шүү. За ингээд Юнжээ хаан алтан усын цэргийг гаргаж монголчуудаа байлдуулсан. За тэгээд одоо байлдж байхад яг энэ байлдаанд бол хамгийн сайн байлдсан нь одоо Чингис хаан яг өөрөө тулж байлдж байгаа алтан усын цэргүүдтэй. Төв гол хүчээ барьж. За ингээд Жингрун жанжны цэргийг бол бүр мөсөн бод цохоод алтан усын цэргийг бод цохоод тэгээд Чингис хаан одоо Швандэ Дэшин гэсэн газруудыг эзэлж аваад тэгээд одоо цаашаага цэрэгээ тараан дахиахад таарлцсан газар болгон алтан усын цэргүүд толгойдоор алан бууж гисэн. За ингээд Чингисийн цэргүүд одоо яг тэр жил 1211 оны өвөл одоо алтан улсын хилийн дагуу өвөлжсөн. 1212 он Монголын цэрэг Жөндүү хотыг 2 дахь удаага довтлоо. Жөндүү хамгаалалт маш сайтай байлаа. За тэгж байтал алтан улсын одоо нөөцөнд байсан цэргүүд одоо Цинжүү жанжнаар удирдуулаад Монголын цэрэгтэй байлдсан. За энэ тулдаан бол одоо 1212 онд болсон энэ тулдаан бол Үнэгэн давааны тулдаан гэдэг. За энэ тулдаанд бол Борч Мухлай хоёр Үнэгэн даваанд одоо ийм хоёр ийм уулархах газар руу дуудаж авчирч байгаа. Алтан усын цэрэг. Ер нь алтан ус бол тухайн үедээ бол хүн ам бол ер нь 3-4 сая хүрж исэн шүү. Тухайн үед. Бас их олон тоод байгаа шүү дээ. За тэгээд алтан улсын 100 мянга гаруй ер нь гол цэргүүд гарч ирсэн. За яг энэ цэргийг бол одоо Үнэгэн даваан руу дуудаж, Борч Мухлай хоёр дуудаж авчирсан байна. Тэгээд өдөөх цэргүүдээр ингэж явж байгаад энэ хоёр юм довцог байгаа. Энэ довцгийн цаанд бүгдээр харваачтай тавьчихсан. Үнэгэн даваанд байлдаж байгаад нөгөөдүүлээсээ зүхтаана. Араас нь алтан улсын цэргүүд хурж ирээд яг энэ гол хөндөй рүү ороод ирж байгаа. Яг тийм хөтөн сөрөөд ороод ирж байгаа байхгүй. Сөрөөд байлдаж гарч цэрэг тэд нар чинь одоо уграхгүй тэндээ ингээд байлдаад хоёр яг тэр газараа тогтож байгаа юм. Гэтэл яг тэр цаатлын тэр амыг нь Мухлайн цэргүүд хаагаад энэ талын амыг Борчийн цэргүүд хаагаад байлдаж байгаа. Дундаа тэр чигээр алтан улсын цэргүүд байгаа шүү дээ. Тэгэхэд яг энэ уулд авч Монголын цэргүүд далдын харваа хийгээд эхэлсэн. Харуулт болгон онж байсан гэж ботход маш сайн харваачдыг бол ёстой нэрэ үнэхээр мэрэгжлийн байтугай урлаг болтол бэлдэж исэн байна. Тэр харваачд алтан улсын цэргүүдийг оноод байгаа байхгүй. Гэхдээ ийм өндөр ийм довд авч одоо ийм өндөр уулд аваад байгаа байхгүй. Одоо нэг жоохон уулрах ийм доврох газар байдгийн энэ урагш байгаа болоод ирэхээр уул чим шиг байж байгаа дов болоод ингээл ингэждэг. Яг энэ тулдааныг Үнэгэн даваа гин. Үнэгэн даваанд бол энэ далдын харваа хийгээд алтан улсын цэргийг цөөлөд эхэлсэн. За нэгэнт ингээд цөөлөд ингээд эхэлж байгаа тохиолдолд нөгөөдөл чинь бамбаагаараа хаагаад одоо Борч Мухлайн цэргүүдэд хавчигдаад байж ил Борч жанжин цэргийг яг тэр юуг онгойлгочихж байгаа. Арын талын тэр одоо хааж исэн бэхлэлтэй ингээд явуулчихж байгаа. Энэ хавх гэдгийг ойлгохгүй. Энэ бол хавхал да. Зугдах боломж байна гэж бодоод алтан улсын цэргүүд бүгдээрээ гараад ирдэг.
Яг гараад ирэнгуут нь гурван талаас нь бүгд жад шидэж эхэлж байгаа байхгүй. Жад гэдэг чинь зүгээр ерөөсөө юу юм бэ шүү дээ. Морьтой хүнтэй зүгх хэвээр нэрэ юутай хэдэн ханарж унагадаг. Бүх зэргүүд жадаар шидэж байгаа байхгүй. Зүгээр жадаар шидэд ингээд унгачиж байгаа. Энэ тулдаан бол үнэгэн давааны тулдаан, алдан улсын цэргийг гол хүчийг буццагсан. Энэ тулдаан ер нь бол нэг өдөр л үргэлжилсэн. За ингээд одоо үнэгэн даваанд одоо алдан улсын цэргүүд ингээд бут цогогдоод цаашаа одоо алт ус цэрэггүй зөндөө одоо юутай л болсон. Хамгаалттай. Харуулын цэрэгтэй л болсон. Энэ үед монголчууд хүчээ улам сэлбэж байсан. 1212 оны 8 дугаар сар. За Даатууны баруун хязгаарлуу дотлож эхэлсэн монголчууд. Даатууныг эзлээд авцсан. Гэхдээ одоо баруун хязгаарлуу. Даатун ч өөрөө их том цайз шүү дээ. Ерөнхий цайзыг нэлчээд одоо баруун хязгаарыг эзэлж байсан. За энэ тулдаан бол ер нь маш ширүүн тулдаан болсон. Бүх зэргүүд бүгдээр одоо бид нар бол арга сэтгэд наадуул чинь ойлгохгүй. Биш ээ, наадуул чинь бол гадрал чинь бүгдээрээ дайр гэд. Ингээд катабууд, баллистач юм шиг тим юм хийгээл бүгдээрээ шат тавиал байлдаал өөдөөс нь алт усын цэргүүд харваал. Яг ер нь бол энэ тулдаан бол нэг өдөр үргэлжлэлээ, 2 өдөр үргэлжлэлээ. Тэр Даатууны баруун цайз ерөөсө байраа тавьж өгдөгөө. Маш ширэн хүчтэй ширүүн тулдаад байдаг. Цэргүүдээ бид нар ямар ч л байсан үхэл биднийг л ялна. Өөр хинч ялахгүй. Урагшаа гэд одоо Чингис хаан хэлсэн. Монголын цэргүүд бүгдээрээ морьтой давхаал, харваал, жадаа шидээл, шат байраал, дээшээ ингээл авираал, өөдөөс нь бас харваал ингээд бүр маш том дайн болж байгаа. За яг энэ дайн ингээд болоод за энэ одоо яаж идэг вүлээ гэд бодож итэл Чимбайжанчны цэргүүд баг тал гаруй хүнээ, тал илүү хүнээ өргөдүүлж байж арай гэж Даатууны баруун хязгаарын дээр гарч иж тугаа зоож байгаа. Туг гэдэг чинь одоо ингээд алсаа сарна штэ. Тэнд нэг туг намраад бол манай цэргүүд тэнд яваад байгаа юм байна. Тэр талынх нь тэнд яваад байгаа юм байна. Энэ талынх нь энд байгаад байгаа юм байна гэдгийг туг гэдэг чинь яг үүрэг нь энэ шүү дээ. За Даатууны баруун хязгаарын тэр цайз дээр шууд тугаа тавилаа. За одоо гарчичгээд яг тэр зүг рүү бүгдээрээ давшиж эхэлсэн. Цагаан хэрэм өөрөө бас их ядаргаатай. Цагаан хэрэм чинь одоо ингээд зүгээр ийм хэрэм биш шүү дээ. Дотгошоогоо бас ингэж жоохон өргөжлүүлж ингэж хамгаалуулж барьсан. Дотроо бас хид хідэн давхар барилга байгаа шүү дээ. Цагаан хэрэм чинь өөрөө бас нууцтай. Хоёр хүн хоорондоо хуйлдах гад булан тийш очиод хоёлаа нэг юм шивнэ шүү дээ. Энд шивнэхэд тэнд сонсогддог. Ямар гээ чи нууцтай, ямар гээ чи хөндөй барьсан юм бэ ч гэмээр. Гэхдээ ямар ч лээсэн сонсогддог. Тэр үед ч одоо холбоо харилж гэж байхгүй шүү дээ. Байна уу, намайг сонсч чинь айлуу тэр харуул сонсч чинь security байна уу гэ тэ. Тэр холбооны юм байхгүй шүү дээ. Энд чи зүгээр ерөөсөө энд нэг юм боллоо гэж хэлнэ. Тэгэхээр чинь яаж ийн? Нэг талдаа 8 10 явган цэрэг, 8 морьтой цэрэг ингэж багтдаг гэж үзээд байгаа. Нэг талдаа ингээд 10 явган цэрэг тэгээд 8 морьтой цэрэг багтдаг гэж үзээд байгаа. Тэгээ бүгдээ харуулаад тавьчихна. Инчээ хэрэм нурлаа дайсны цэргүүд энүүгээр их орж ирж гинэ гэд ойрлох юм бол цамхаг болгонд сонсддог. Тэгэхээр цамхаг болгоноос цэргүүд гүйж ирж тусалцаа явуулдаг. Энэ зохион байгуулалт нь бас ийм байгаа юм. За тэгээд ямар ч лсэн энэ Чимбайжанчны цэргүүд гараад баруун хязгаарыг Даатууны баруун цайзыг ингэж эзэлж авч байгаа. Хэрвээ Даатууны баруун цайз ингэж эзлэгдэх юм бол бүр мөсөн одоо Даатун хязгаар тэр чигээрээ Монголын мэдэлд орно. Цэргүүдээ ямар ч лсэн дайраад бай. Даатуныг заавал ав. За одоо ингээд одоо энэ аимшигтай одоо энэ тулдаан одоо болж байгаа л да. Даатуныг заавал эзлээрэй гэд. Яг тэгэл бүгдээрээ харвал бүгд байлж байгаа штэ. Яг тэр дээрээс нэг сум гэт ондог байхгүй. Хаан оногдчихлоо, хаан шаргагдсан. Чингис хааныг ончиж байгаа. Чингис хааныг одоо тэнсэн сум оноо хин нэгэн хүн оноо. Цэргүүд хааныг хамгаал гэдэг. Хоёр талд нэг бүгдээр ингэ тойроод авцсан. Хаан та зэлмээ. Хаан та таныг ончиж. Хаан байна. Хаан таны зүрхэн тусаа газар. Алуу уурцгаа гэд. Тулуу.
Одоо аавчин шаргацсан. Энэ эрхийг чамд өгье. Ойлголоо. Зэлэн баха. Над найдаж болно. Цэргүүдээ. Хааны хаан өшөөг авцгаая. Бүгдээрээ миний хойноос. Уугаа. Толоогийн зэргүүд ингээд альчих. Хэрийн домчин асар. Хаанд та яг зүүн сугныхан жаахан доохно. Зүүн хавирах хавцаал оногдсон байна да. Тэр яах вэ? Зэлмээ. Даатун яасан бэ? Даатуны баруун цайз яасан? Толоо эзэлсэн. Зөвхөн толоод би найдчихсэн. Би хүүтэйгээ нэг уулзнаа. Түүнд баяр хүргэнэ. Та хэвдэж амраа. Та биеэ тэнхрүүлэх хэрэгтэй. Алло. Эми ургамлаар чанатах хандыг нь уулгаадах. Хэн нэгэнд нь хайлгийн мах байна уу? Алло хурдл. Би шаргатчдаг. Зүгээр. Бид нар бүгдээрээ шаргатж л явсан. Санаа зовтгүй. Та биеэ амраах хэрэгтэй байна. Үгүй. Хизээл бол хизээ бид нар жөндүүг эзлэн штэ. Харин өнөөдөр бүрэн даатуныг бүрэн мэдлэлтэй авлаа. Та байхгүй болчвол бидэрт хамгийн том гар зулах гээд байна. Та амьд байх хэрэгтэй байна. Хаантам байна. Бүх цэргийг ухраа. Ойлголоо. Бүх цэргийг ухраа. Хааны зарлаг. Монголчууд даатунг эзэлсний дараа Монголын цэрэг ухрлаа. За энэ хааныг ухрааснаас болж одоо ийм юм болж байгаа. 1212 онд бараг 12 оны төгсгөлөөр жүндүүд тэр Чингис одоо болтол дайраад байна уу? Тийм ээ. Даатун эзлэгдсэн гэсэн баха. Тийм ээ, даатууны баруун цайз бүгд эзлэгдсэн. Бид нар улам ганцаардж байна. Сүн улсаас тусламж авах юм уу? Сүн улс хариу ирэхгүй байна. Сүн улс руу дахиад илгээ. Яадаг үлээ сүн улс. Уулын сүн улс тусалж бол бидэнд их хэрэгтэй л болоод байгаа юм. Хөхмөрний хөвөө одоогийн Ханжав хотын ойролцоо Сүн улсын хааны ордон Язгуурын Нангиадууд өмнөд Сүн улс гэж оршин тогтнож байлаа. Нангиадын хааны ордонд төшмөдүүд нь хааныгаа тойрон хуралдаж байлаа. Чингис хаан Алдан улсыг төвшөтгөж байгаа сурагтай утгагүй зөндөө эзлэгдэн Юнжээ хаан тусламж гуйсан байна. Та нар юу гэж бодож байна? Бидний умард Сүн улсыг сөнөөсөн биз дээ. Тийм учраас тэднэрт ер нь туслах ямар шаардлагатай юм? Тангууд хүртэл тэдний мэдэлд орчоод байгаа шүү. Хэрвээ Сүн улсыг туслах юм бол араас нь Чингисийн цэргүүд ороод ирнэ. Бид нар Сүн улсыг ер нь тусалчвал ер нь яаж ийн? Үгүй туслахгүй байсан дэр. Тусалчвал юм бол монголчууд биднийг яахчгүй шүү дээ дараад нь. Үгүй Сүн улсад туслая. Алтан улсад туслая. Бидний Сүн улс сэргээ гаргана. Алтан улсад туслая. Төөй Алтан улсад хэрвээ туслах юм бол түүний холбоотон болсон гэж дараад нь Чингисийн цэргүүд биднүүсийг байхгүй болгоно. Энийг эрх хүч чи мэдж байгаа байлгүй. Үгүй Алтан улсыг өнөөдөр байлгаж байгаа нь монголчуудаас хамгийн том хамгаалт болж байна. Тийм болохоор зэрэг энэ бол бидний том шийдвэр байх болно. Үгүй Алтан улсад туслана. Үгүй Сүн улсад туслана. Алтан улсад туслая. Сүн улсад туслая. Үгүй тэгээ нэг юм уу Михэрийн хулганыг алахын төлөө барыг дуудаж авчрах шаардлагатай болж таарж гинөө. Энд чинь Алтан улсыг сөнөөчөд араас нь хүрээд ирж л таарна. Өнөөдөр тэд нар Алтан улсыг залгина. Маргааш бидний ээлж ирэхийг үгүй гэхгүй юу? Чингисийн цэргүүд биднэртээ эв найрамдлын гэрээ байгуулах гэсэн байгаа шүү дээ. Хаантам минь. Чингис хаан гэрээгээ зөрчижүүл яах юм бэ? Болцгоо. Өнөөдөр Сүн улсын хувь тавилангийн тухай ярьж байна. Алтан улсад туслах юм бол монголчууд дараа нь биднийг Алтан улсын холбоотон гээд авч хилцэхгүй. Шууд сөнөн. Харин монголчуудад туслал Алтан улс бөрмөсөн сөнөж бид нар монголчуудтай хэлнэ. Монгол Алтан улс хоёр хоёулаа бидний дайсан. Бие биенээ мэрэд байж исэн бидэнд зүйтэй гэж бодож байна. Тиймээс холбоо харилцаагаа тасал. Хэндэн ч туслахыг хоригл. Сүн улсын хааны тушаал гарлаа.
Сүм ус хэрвээ үнэхээр алт усад тусалсан бол түүх өөрөөр бичигдэх байсан баг. Ямар ч л байсан сүм ус татгалзлаа. Одоо энэ дээр нэг юм газар зүүн дүрслэл гаргая л да. Яг ямар ч байсан нэг юм 1210 он гэхээр дэлхийн газрын зураг дээр бол ямар тааж яг Аз талд хамаг Монгол. Хамаг Монголын яг урд хэсэгт бол Жин улс буюу Алтан улс байгаа. За яг Жин улсын яг цаана Сүн улс байж байгаа. Тэгэхээр яг техникүүтэй Жин улсын яг хажууд буюу одоо баруун талд бол Шиша буюу тангад байгаа. Тэгээ яг харах юм бол уугар байгаа. Харин тэгээ харах юм бол яг Сүн улс одоо Алтан улс бол яг юм сэндвичийн байдал гэх юм уу да. Авчигдсан. Тэгэхээр хэрвээ Алтан улс байхгүй болчвол Сүн улсын хоёр хилчих гээд Монгол хоёр. Тэгэхээр бас нэг бодлоо яг Сүн улсын гадаад бодлогыг аваад үзэхээр Монголыг нааш ойртуулахгүй гэвэл Алтан улсад туслах нь зөв юм шиг. Тэгсэн мөртлөө Алтан улсад өөрөө бас асуудалтай байгаа учраас бас ингээд яахаа мэдэхгүй юм байдалд ороод явж байсан. Ямар ч лсэн Сүн улс ингэж Алтан улсад туслахгүй гэсэн. Алтан улс жөндүү бүслэгдэж улам шахуулж эхэллээ. Монголын цэргүүд дайралтандаа бэлтгэж эхлэв. За энэ хүрээд ингээд за төр өндөрлөө. Ямар ч байсан дараагийн дайм бол эхлэхэд бол бэлэн болоод энэ хүрээд бол төр завсарлаа. За ямар ч байсан өөрийнхөө судалгаагаа бас бид нартай хуваалцсан бэлгүн одоо судлаачтай маш их баярлалаа. За энэ хүрээд ингээд дараагийн дугаараараа эрхэм үзэгчтэйгээ иргэд уулзъя. За баярлалаа. Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм.